Сайн уу? Ано байна. Тэр өнөөдөр хэдүүлээ аюу гоё уцгүй чихвч задлж үзнэ. Тэгэхээр энэ удаад хэдүүлээ Bose-ийн Quiet Comfort 35-2 гэдэг чихвчийг задлж үзэхээр байгаа. Тэр өмнө би миний хийжсэн нэг unboxing видео байдаг. iPad болон Apple Pencil-ийн unboxing видео би дээр картаар холбоод өгчих болно. Тэгээд тэрний адилаар манай найз надаар дамжуулж захиад тэгээд unboxing хийж болно гэсэн зөвшөөрөл надад олгосон. Тэгэхээр би бас энэ удаад найзыгаа чихвчийг задлж байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ энийг задлаад тодорхой ямар юм байна гэдгийг нь үзээд анхны тохиргоог нь хийж үзнэ. Тэгэхээр би энийг өөртөө аваагүй учраас ер нь яг ямар учраас чихвч яадаг гэдгийг нь би огт мэдэхгүй. Тэгэхээр хамтаа олж мэдээ те. Тэгэхээр unboxing болгонд хэрэгтэй байдаг төхөөрөмж юу лээ? Хотго. За тэгээд айгуур болгоомжтой задлах хэрэгтэй шүү. За хайрцагны артал дээр байгаа тайлбарыг нь унших юм бол за ямар ч утасгүйгээр маш өндөр зэрэглийн премиум дууралттай байна. Одоо дэлхийн түвшнийхэн world class гэсэн дуу тусгаарлагч үйлчилгээтэй байна. Тэгээд дуудлага хүлээж авч явах үед бол дуугчнаас маш сайн барьж авах микрофонтой. Тэгээд Bose Connect гэдэг аппликейшн татчих юм бол илүү олон функцүүдийг нээх боломжтой гинэ. Тэгээд Amazon Alexa болон Google Assistant-уудыг дэмждэг. Мэдээж ихтэй эдгээр ассистентуудыг дэмждэг бас бүс нутагтаас хандж байгаа тохиолдол. За тэгээд нэг цэнэгээрээ 20 цаг ажиллах боломжтой. Хэрвээ уцаар холбочих юм бол утсан ямар тааш холбочих юм бол 40 цагийн турш ажиллах боломжтой гинэ. За хайрсан санаагаад үзье. Travel case авчих зорилттой. Тэгэхээр ийм бүрхэн хар арьсан шимшиг гэртэй юм байна. Тэгээд хараа дээрээ Bose гэдгийг ингээд гоё бичээд өгсөн. Йоо, намайг Bose бишгээ бодчихгүй гэсэн шиг л байна шүү дээ. Дээрээсээ юм үлэгчж болох үс юм бариултай байна. Ерөнхийдөө нөгөө noise cancellation буюу дуу тусгаарлагчтай учраас энэ Bose-ийн чихвчүүдийг бол онгоцонд авч явахад ирээ тохиромжтой гэдэг юм байлээ. Онгоцынхын чимээнээс бол хамгаалах зорилттой байдаг баг. За гэр нь арталтаа бас юм хөрхэн жижигэн юм халаастай байна. Дотор юм аашиж болно. Өөр. Утас олох яваад орчлоо. Хараад цахилгаан нь ингээд нөгөө харагддаггүй юм. Айгу secure айгу тийм аюулгүй цахилгаан байна. Ингэж юм байна. Кейс нь айгу сайн чанартай юм аа. Гой. Воо. Окей, ингээд нуглаад хийгээд өгчдөг. Гэрний талдаа бас дахиад нэг юм халаастай болчихж байгаа юм биш үү? Баруун зүүн хэсэг нь шивчин дотроо бичээстэй байдаг юм байна. За right left. 1 2 3 хүш би асуугаагүй бүртөөсөө миний дуу тусгаарлаж шít. Миний дуу арай гинт арай чангарсан уу? 1 2 3 4 би үг энгийнээр тоолоод байгаа дуу нь чангарсан баг тий. За тэгэхээр ойрхон нөгөө бүдэд насалтай байдаг учраас ойрхон эндээс ингээ хайгаад идэв юм байна. Тэгээ хайж байгаа одоо гараад ирэх бах уу? Яа. Итгэл төгсөөр. За Bose QC 35-2 нөө Quiet Comfort гэж offer нэг QC гэж байгаа байна. За сонголоо. За тэгвэл эндээс цаашаа Bose Connect-ийг ашигладаг өндөр Bose татсан байгаа шүү дээ. За nickname it. За одоохондоо өөрийнхөө нэг Bose QC 35-2 гэдгээр нь явж байгаа юм байна. Би нөгөө тэгээд өргөчээ. Чихвчийн нэрийг өгчлөө. За try them on гинэ. Зүүж үзэх юм байна. За the buttons are easy to би зүтсэж хараа одоо асаалтаа болохоор би баг өөрийгөө сонсохгүй байж хүмүүсээ. За би өөрийгөө сонсохгүй байхдаа ингэж ярьд юм биш үү? Зүгээр бичээд авчээ те. The buttons are easy to reach with your thumbs. За бүгдээр хүрэхэд бол амархан. Okay. There's an action button on the left and 3 buttons on the right. За 3 continue. Take the most out of. За take the tour. Change noise cancellation. За би энийг солих. Press button to switch between high, low and off noise cancelling. За зүүн тал дээр дарж үзье. За low. Noise cancellation баг болчихсон. Би өөрийгөө арай дээр сонсож байна одоо.
Одоо унтраацсан. Хүш. Noise cancellation off болсон чи би одоо сонсож байна. Hi. 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 Йоо, сонсогдохгүй штэ. Өндөр байна гот. Йоо, хөгжим амар гоё орж ирж байна. Wow. Nice. Стой. Wow. За, eargasm гэдэг чинь энэ байлаа да. За, хайрцанд нагалдаж ирсэн бусад юмнуудыг нь задлж үзье. USB нь бол юм байна. Тийм богино хөрхөн цэнэглэж үстэй. Гэхдээ энийг цэнэглэх нөгөө ханы адаптер ч юм уу ирэхгүй юм ба шүү. 3.5 мм-ийн, хоёр талтай 3.5 мм-ийн жактай. За 1 м орчим холбогч утас гарч ирж байна. Энийгт нь 3.5. Энэ нь болохоор утас ч юм уу таны сонсож байгаа хөрөмж өч орно. А нөгөөт нь 3.5-аас арай нэгхэн би дараа нь нэг хэмжээг нь болоод дэлгэцэн дээр харуулчих юм. Тэгэхээр энэ жижигхэн нь бол энэ рүү орох хэрэгтэй юм байна. Yes. Тэгээд ингэж хөвчөөчгээрээ уламжлалч гэвч болчихж байгаа юм. Энэ гэрнлөө ингээ бутааш хийхэд дээдл дээр ингээ зааврын тавьцаа хараа яаж нугуулж хийх вэ гэдгийг хүртэл харуулсан байгаа байхгүй. Гэт таалагдсан манайхаа надад устын энэ бөөс амар хамаг шунал хөдөлгөөн ажиллаа. Гоё юм байна. За видео таалагдсан гэж найдаж байна. Тэгэхээр энэ бөөсийн чихвчийг удалж авч болох учраас холбоосыг энэ видеоны доор оруулчихъя. Бас үнэтэй холбоотой болоод энэ видеон дээр дурдгдсан өмнөх өөр видео юм тиймээ мэдээлүүд байгаа бол доотлын видеоны тайлбар хэсгийг заавал нээж хараарай. Тэндээс бас илүү сонирхолтой мэдээллүүдийг олж авах боломжтой байх байхаа гэж найдаж байна. Нэмэлт мэдээллүүд өөр бас та нар заримдаа комментаар асууж орж ирдэг асуултуудыг чинь хариултууд ч гэсэндээ аль хэдийн тэнд байх боломжтой шүү гэж сануулъя. Тэгэхээр энэ удаагийн видео таалагдсан гэж найдаж байна. Таалагддаг бол одоо их үү те. Тэгэхээр дараагийн видеогоор эргээд уулзцаа. Баяр таа.